Бидэнд 3 шиг гадал жимс байна. 1 2 3. Би 3 гадалтай бөгөөд үүн дээрээ хэдэн гадал нэмээд 10 гадалтай болохыг хүсэж байна. За одоо эхэлцгээе. Би эхлээд 3 гадалтай байсан, харин сүүлд нь 10 гадалтай болохыг хүссэн. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Тэгэхээр би 3 гадал дээрээ хэдийг нэмбэл 10 гадалтай болох вэ? Мөн чи бичлэгээ төр зогсоогоод өөрөө бодоод үзээрэй гэж зөвлөх байна. За одоо бодлого бодцгоё. Одоо гадал жимснүүдээ нэмж эхлэе. Тэгэхээр би энд 3 гадал байгаа. Одоо харин 4 дахь гадал, 5 дахь гадлаа нэмлээ. 6 7 8 9 10 дахь гадлаа нэмлээ. Би хэдэн гадал нэмсэн бэ? Миний нэмсэн гадалнууд энд байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Надад нийт 10 гадал байна. Би 3 гадал дээр хэдэн гадал нэмж баруун гар талд байгаа 10 гадалтай болсон бэ? Бүгдээрээ тоолцгоё. Тэгэхээр 1 2 3 4 5 6 7. Би анх байсан 3 гадал дээрээ 7 гадал нэмж 10 гадалтай болсон байна. Тэгэхээр энийг 3 дээр нэмэх нь 7, тэнцүү 10 болж байна. Тэгэхээр тэнцүүгийн тэмдгийн зүүн болон баруун гар талд гадал жимснүүд байна. Тэнцүүгийн тэмдгийн зүүн гар талд нь 1 2 3 4 5 6 7 8 9 10 гадал, харин баруун гар талд нь 1 2 3 4 5 6 7 8 9 10 гадал байна. Тэгэхээр эдгээр нь тэнцүү гэсэн үг юм.